За, нийслэлийн гудамж замд хөдөлгөөнд оролцох автомашины ИЭЦ замын утсаа авсан уу? Бонго портер болохоор одоо төв замын зөвшөөрлөг заавалчгүй авч оролцож явах хэрэгтэй байна. За, нийслэлийн засаг даргын А322 дугаар тод захирамжийн хүрээнд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны түгээлтийн автомашинуудын техникийн мөрөн бүтэн байдалд мөн тусгай замын утас авсан байдалд нь хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтыг нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын цагдаа нартай хамтран нийтэд тээврийн бодлогын автоэрийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн үед бид нар энэ Сүхбаатар дүүргийн бидний ярьж хөвснээр 100 айлын автозамд 1-р игнэнд хааж байрлуулсан ачааны автомашинууд хяналт шалгалтыг хийж байна. ИЭЦ зөвшөөрлийг жилд 2 удаа авдаг шүү дээ. Хагасчлаар 2 дугаар хагасчлаар гэдэг. Бонго портер барьдаг хүмүүсээ төв замынхаа хуудсыг аваарай гэж уриалж байна.